Жохлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Жохлыг шударгаар шуурхай өргөн оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Хүлээн авч үзнэ үү? Орхон аймгийн сэтгэл зүйч сэтгцэн эмч нарын анх дахь чуулган хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Анх дахь чуулганаар өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болоод буй сэтгцэн эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйчийн эрэлт хэрэгцээ ямар байна, цаашид салбарын мэргэжилтнүүд хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэсэн гарц шийдлийг олохоор чиглэсэн юм а. Орхон аймгийн сэтгэл зүйчид ийм орхон Анх дугаар чуулган хэлэлцүүлгээр аймагт үйл ажиллагаа явуулж буй сэтгэл судлалын төвүүдийн тоо, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, хүний нөөц маркетингийн бодлого, сэтгэл зүйчдийн холбоо, сайн дурын залуу сэтгэл зүйчдийн клуб байгуулах, холбооны байр, сайн дурын хүний нөөц дадлах чигчидтэй болгох, Орхон аймагт сэтгэл зүйчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийн хүртээмж чанарыг дээшлүүлэх, тогтмол үйл ажиллагаатай болгох зэрэг зорилтыг дэвшүүлэн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. За чуулганд нийтдээ 40 гаруй сэтгэл зүйч энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүд оролцсон байна. Өнөөдөр яг нэг талаас нь хараад үзэхэд бид нар биеийн эрүүл мэндийн тухай асуудал яриад өрхийн эмнэлгээс ахвала бүх шатлалтай зөвхөн биеийн эрүүл мэндийн тухай асуудал яриад яваад байтал өнөөдөр эмнэлэг дээр хүртэл бид нар өөрсдөө сэтгцэн эрүүл мэндтэй хамааралтай болсон хүмүүсийг харж болохоор болчиход байна. Одоо харилцсан хашигдсан ямар нэг стресс депресд орсон. Өнөөдөр энэ маш олон хариулагдаагүй байгаа энэ нийгэмд үүсэж байгаа маш ноцтой гэмт хэрэгүүд болон энэ нийгэмд үүсэж байгаа үзэгдлүүдийн маань хариултууд бол мэдээж сэтгцэн эрүүл мэнд байдаг. Өнөөдөр яг энэ олон асуултууд хариулт авахын тулд өнөөдөр энэ сэтгэл зүйчтэй аман сэтгэл зүйн чиглэлээр судалгаа явуулдаг хүмүүс маань өнөөдрийн нийгмийн сэтгэл зүйгээ ер нь яг өнөөдөр үүсэж байгаа нийгэмд үүсэж байгаа өндөрлүүд яаж харж байгаа юм бэ? Энэ хүмүүс маань өөрсдөө шийдлийг яаж тодорхойлж байгаа юм бэ? Дээрээс нь одоо энэ гэр бүл болон бус зүйн тулгамдаад байгаа асуудлуудаар тэр хүмүүс маань зөвлөгөө авах газар болохгүй энэ дээрээс. Яг одоо үнийг хэлэхэд лам бөөрөө эхэлж ханддаг. Тэр нь бол тодорхойлон бас тийм үр дүнтэй бус яг сэтгэл зүйч хандаад асуудлыг шийдээд гэр бүлээ авраад бас тодорхой хэмжээний хүч хэрхийлэлээс зайлсхийх боломж бол өнөөдөр байгаа. Тэгээд эндээс одоо юу хүлээж ийнө вэ гэхээр Орхон аймагт байгаа энэ их одоо сэтгэл зүйн үйлчилгээний энэ их баг бүрэлдэхүүн илүү хамтраад аймгийнхаа хэмжээнд маш их олон тийм том иргэд рүүгээ чиглэсэн маш сайхан үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлэх байхаа гэд хүсүүлж байна л да. Ерөнхийдөө манай одоо би хамгаалах байранд ажиллаад одоо жил болох чинь. Тэгээд энэ болохоор илүү одоо бусад салбараас илүү онцлог салбар. Яагаад гэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой одоо хүмүүстэй ажилладаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон гэр бүлийн одоо хүчирхийлэлд өртсөн хохирогч, хүчирхийлэгч нартай ажилладаг. Тэгэхээр яг нөгөө эрүүл харилцаатай гэр бүл гэхээс илүү эрүүл бус харилцаатай гэр бүлтэй илүү ажиллахаараа онцлог байгаа. Тухайлбал хайрын булаг гэр бүл зөвлөгөө өгөх төвийн сэтгэл зүйч, сэтгэл зүйн зөвлөгөөнөөс үүдэлтэй олон эрэг өөрчлөлтүүд гарч байсан сайн туршилгаа энэ үеэр хуваалцсан юм. Эерэг гарч байгаа өөрчлөлтүүдээс дурдах юм бол яг Эргэн Бэгийн гэр бүл ийм өөрчлөлт гараа салж сарнжсэн, боторжсэн гэр бүл бид нартай уул сэтгэл зүйн зөвлөгөө авснаасаа болоод тэр гэр бүл одоо ингээд бат бөх болоод эргээд ингээд хэлбэрчжсэн юм а. Эргээ бинийг хайрах үед гэр бүлийн зөв голдрол руу орж исэн юм а гэдэг ийм бас жишээнүүдийг бас дурдмаар байгаа. За сургалтын хувьд болохоор бид нар мэдээж эрэг одоо юу гэх юм сургалт хийнэ гэж ингээл чэжээд илдээл мэдээж мадаа сэтгэл зүйч нар бас яг ийм хийдэг бол юу туршлага бол байхгүй тий. Тодорхой хэмжээний сургалт одоо статистик дээр үндэслэгддэг байна. За Монгол Улсын хүн амын суурь судалгаа буюу 2012-оос 14 оны одоо статистик тоо баримт дээр тулгуурлан дүн шинжилгээ хийж үзэхэд Орхон аймаг бусад аймагуудтай харьцуулахад гэр бүл салалт болон за албан бус тоогоор үр хөндөлт хийлгсэн үзүүлэлтээр тус тус нэгдүгээр баримт эрентлэгдчихсэн ийм дүн шинжилгээдэг. Тэгэхээр бидний сургалт маань яаж ерөнхийдөө бол яг энэ чиглэл рүү хандаж бид нар сургалт семинараа зохион байгуулж исэн ийм туршлага одоо түүхүүдтэй. Цаашид энэ салбарын мэргэжлийн байгууллагууд мэргэжилтнүүд нэгдэж үйл ажиллагаа явуулах шаардлага бий болсон гэдгийг онцолж байна. Гэтэл материалын байдлын хувьд дэлхийн хүн төрөлхтнөөс нэг айхтар хоцрохгүй мөртлөө оюун санааныхаа хувьд дундад зундаа очиж гацсны явдал бол бидний ядуу амьдарч байгаа, жаргалгүй амьдарч байгаа архитект хүчирхийллийн дунд зов тарчиж байгаагийн хамгийн том илрэл. Тэгэхээр 17 жил би энэ сэтгцэн эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн асуудлаар ингэж ажилласан хүнийхээ хувьд энэ чуулга уулзалтанд үнэхээр сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл
эрэлт хэрэгцээ үүссэн юм байна. Одоо л хүмүүс яг энэ нийгмийн эрэлтийг хүлээж байгаа юм байна гэж ойлгож байна. Гэхдээ эндээс бид асуудлыг шууд шийдээд явах нь боломжгүй л дээ. Яагаад гэх юм бол өнөөдөр Монгол хүний хувьд сэтгэл зүйн тусламж зөвлөгөөгөө авахын тулд төлбөрөө төлөөд үйлчилж чадах нь хэдүү, төлбөргүй байсан ч очиод үйлчилүүлэх нь хэдүү. Энэ туулийн одоо тодорхойгүй асуудал байна. Тэгвэл бид өнөөдөр энэ чуулганаас хүлээж байгаа үр дүн нь хамтран ажиллах гэдэг асуудлыг нэгдүгээрт нь одоо зөвшөлдөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дунд болон дээд давхаргалууд чиглэсэн үйлчилгээ, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан байдлаар зохион байгуулсан нэг баг болж ажилласан байх нь айгүй чухал байна. Салбар бүрөө байгууллага бүр мэрэгсэн сэтгэл зүйчтэй болж чадвал хүн амд ажилтан албаа өгчдөд сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг цаг тухай бүртэн үзүүлж ингэснээр нийгэмд гэр бүл бий болсон олон таагүй хандлагыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Хүрээлэн байгаа орчиндөө дасан зохицож үр бүтээлтэй ажиллаж, амьдарч, суралцаж чаддаг хүнийг сэтгцийн хувьд эрүүл хүн гэж тодорхойлжээ. Иймээс бид сэтгцийн эмгэг зан төрхтэй хүнээс илүүтэйгээр стресст өртөж байгаа стресстэй хүмүүстэй тулж ажиллаж, сэтгцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах үйлчилгээ үзүүлэх нь үр дүнтэй ажил болно гэдгийг хэлж байна. Дараагийн мэдээ 5 Эрдэнэ махны худалдааны төв дээр худалдаа эрхэлж байгаа махны ченжүүд цагаан сарын баярыг тохиолдуулан наадмын талбай дээр худалдаа эрхлэх сонирхолтой байгаамаа. За гэвч Баян өндөр сумын зүгээс шалган үзэж боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Орхон аймгийн засаг даргын 2016 оны А62 дугаар захирамжаар мал мах түүхийдийн нэгдсэн захын газрыг сонгон шалгаруулж, Жаргалант мах импекс компани мал мах дайвар бүтээгдэхүүн түүхийдийн бөөний худалдааг төвлөрүүлэн Орхон аймгийн ард иргэдэд үйлчлэх чиглэлээр 2016 оны 6 дугаар сараас эхлэн эрүүл ахуй ариун цэврийн стандарт шаардлагад нийцсэн орчинд амьд малын махны бөөний худалдааг тосхны урд байрлуулан үйл ажиллагааг явуулан чигдрээд байгаа. Гэвч сар шинийн баярыг тохиолдуулан 5 Эрдэнэ зах дээр мах бөөнөр худалдаалan борлуулдаг ченжүүд наадмын талбайд иргэдтэй ойроос худалдаа эрхлэх саналыг Баян өндөр сум орон нутгийн удирдлагууд тавьсан байна. Харин орон нутгийн удирдлагаас малын халдварт цэцэг өвчин гарсантай холбоотойгоор хотын төв рүү махны худалдааг оруулах боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Одоо манай Орхон аймгийг тойрсон Улган, Сэлэнг аймгийн одоо энэ зэрэгэлдээ хөрс зэрэгэлдээ сумдууд малын одоо халдварт цэцэг өвчин гараад одоо нэлээд хэдэн сар болж шүү дээ. Та бүхэн бол бүгд мэдж байгаа. Бид нар бас нэлээд хөрөнгө мөнгө гаргаж одоо хяналтын цэг, пост ажиллуулж нэлээд ажил болсон. Тэгээ магадгүй бид нар энэ тодорхой одоо энэ үр дүн гарсан учраас энэ одоо энэ цэцэг өвчин гэдэг нь одоо манай Эрдэнэтийн Орхон аймгийн энэ мал бүхий одоо иргэдийг бол тойрч гарсан гэж болоод бид нар бас дүгнж байгаа. Цэцэг өвчний вакцин, масс вакцин гарах гэж байна. Ингээд энэ малын халдварт өвчнүүд нэлээд гарчихсан байгаа учраас бид нар хяналттай тэр одоо тодорхой цэгүүдээр дамжуулж зархал ийм л одоо шийдвэрийг бол гаргасан байна. 5 Эрдэнэ зах хотын төвөөс зайдуу байдагтай холбоотойгоор иргэд тэр бүр хүрч чадахгүйгээс шалтгаалan нийтийн тээврийг цагийн хуваарийн дагуу явуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч одоо хүртэл яваагүй байгаа. Нөгөө талаар үйлчлүүлэх иргэд багтвал хий зардал гаргаж алдагдaltaй ажилтдаг тул зорчигч тээврийн үйлчилгээ явуулах өөр боломж нөхцөлийг судалж байна гэсэн юм а. Мөн иргэд хөдөөнөөс орж ирсэн мах гэх ямар ч чанарын стандарт гарал үүсэл шинжилгээний бичиггүй махны дэлгүүрүүдээс худалдаа хийж байгаагаас болж тус захаар үйлчлүүлэх иргэдийн худалдаа авт буурсан байна гэж хүмүүс хэлж байна. Тий. Одоо нэг шинэ сар болсонтой холбогдоо махны гүйлгээ нэмэгдэхэр чинь жоохон ойр хүмүүстэй ойрхон байвал авж байгаа хүндээч бас нэг 5-10 төгрөг нь хямдхан бид нар ч гэсэн бас хэрэгтэй л байна. Одоо махны ченж хийж байгаа чинь 200-300 хүн эндээс амьдралаа болгож идэв. Одоо тэгээ зараад бас мах шүлээд улаан орохоос өмнө зараад авал бас хэрэгтэй л байна. Тийм болохоор жоохон нэг төр засгаас ч юм уу жоохон ойртуулаа зардаг ч юм уу татвар дүрээс аваад шинжилгээ мэдлэгийг энд наваа ойртуулбал бас хэрэгтэй л байна. Түүнээс ямар хавар тэндээч зогсоод байхгүй шүү дээ. Хотын төвөөсөө бас нэгэн зайд байгаа шүү дээ. Түүнтэй холбоотойгоор худалдаа багш нар бас хурч чадахгүй байгаа юм л да. Тэгэхгүй энд байгааг зарим нь ойлгохгүй энэ захын дэрсийг мэдэхгүй, мах ер нь хаана байгааг мэдэхгүй. Тэгэл хүмүүс чинь энд байхгүй юм чинь тэр хороолоор аль нэг газараа зарж байгаа машинтай мах тий. Тэр машинтай мах хаанаас ирсийг хинч мэдэхгүй шүү дээ. Тэр болгоноос л авж байна. Хэцүүлэн байна. Хүндэг настуусууд бол хүнд байна. ер нь ирэхэд хүндэлдэг юм байна. Давалж гэдэг бол энэ яхан ойртуулахад арга хэмжээ авах нь зүгээр юм да. Гүйлгээнд ч хэрэгтэй байна шүү дээ. Бидний худалдаа авагчдын зүгээс хол байна. Эмээ өвнөрт ч хол байна. Бид нар эмээ өвнөрийн цалин бидний бас групптэй байгаа хүмүүсийн цалин ямар байгаа лээ. Өдрөөс өдөрт 5-10% нэмэгдэлтэй. Тийм байна. Тэрэн дээр эмээ өвнөр энэ хол байгаа энийг мэдэхгүй байна. Тэгээ цагаан сараар тэр
Урагшаан тэр наадмын талбай хүлэг цахны нөгөө талын юу контейнерууд цуларсан байлээ. Тийш наваачаад ард түмэндээ ойртуулж өгөөч гэж би ард түмнийхээ өмнөөс хүсэж байна. Хяналтгүйгээр одоо мал мах заргаж яана гэсэн асуудлууд бол нэлээд иргэдээс ирж байна. За энэ дээр бас хяналт хийх тэр байтугай одоо хүнсний одоо дэлгүүрүүд байна. 8 нэрийн дэлгүүрүүд дээр зөвхөн шууд одоо хөдөөнөөс орж ирсэн махнууд бол зарагдж байгаа. Энэ маань өгөрлөлөд ямар ч хяналтанд ороогүй байгаа учраас одоо цэцэг одоо малын халдвар төвчөнтэй янз янзын махнууд орж ирээд иргэдэд зарагдж байгааг үүсэх учраас нэгдсэн шалгалтыг хийя гэсэн юм өдөр тутмын хүртэл боловсруулж гисэн. Маргааш өглөөнөөс эхлээд одоо бид нар бас ажлын хэсгүүд явж дэлгүүрүүд хэн шалгалтыг хийнэ гэх ийм л асуудал байгаа. За ер нь бол иргэд тавьж байгаа асуудал манай одоо махны худалдаа эрхлэгч нарын тавьж байгаа асуудал бол нэг талдаа бол бас одоо иргэдэд нөгөө үйлчлэл ажиллагаа манд өгөж очих нэгдүгээр хоёрдугаарт бас тодорхой одоо бас иргэд маань хэмнэл болох гэдэг асуудлууд бол байж байгаа. Тэгэхээр бид нэр яах ёстой гэхээр 5 эрдэнэ зах дээрээс гарсан тэдний зөвхөн тэдний одоо гарал үүслийн бичгтэй махыг дэлгүүр одоо бусад захуудаар худалдаалж авах энэ шаардлагыг тавьж байгаа. Харин малын цэцэг өвчин манай аймгийн эргэн тойронд гарсантай холбоотойгоор махан бүтээгдэхүүний худалдаа үйлчлэгээ эрхэлж буй хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх удирдамжийг Баяндөр сумын засаг даргаас гаргасан байна. Шалгалтыг хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлыг хангуулах махан бүтээгдэхүүн худалдаалж буй хүнсний дэлгүүрүүдийн ариун цэврийн шаардлагыг хангаж ажилуулах хөдөлмөрийн аюулгүй ажиллах, ажлын байрны орчин стандартыг мөрдөн ажилуулах зорилготойгоор 2017 оны 1-р сарын 25-наас 2 сарын 1-ний хооронд шалгалтыг хийхээр болсон байна. Аймгийн онцгой байдлын газраас гэр хорооллын зам гарц усан хангамж гэсэн нэгдсэн удирдамжийн дагуу ажиллаж зарим гарц талбайг хаасан мухар гудамж хэр хэмжээнд байгааг судалж тогтоох ажлыг зохио явуулжээ. Энэхүү ажлын хүрээнд Баяндөр сумын бүх багууд ямар нэгэн байдлаар зөрчил дутагдaltaй байсан бөгөөд нэг баг дээр дунджаар 8-аас 9 орчим мухар гудамж байгааг тогтоосон байна. Тэгээ ингээ ажиллаж байхад нийтлэг хадаад тэтгэлэг юу гарч ийнэ гэвэл мухар гудам тэгээд айлаас айл хооронд хэц дамжуулж яасан цахилгааны утас ийм алдаа тэтгэлэг гарч байна. Энэ ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэхээр энэ цахилгааны утас нь бол өөрөө агаараар явж байгаа цахилгааны утас нь 2-оос 3 метрийн өндөрт ингээ байрлуулсан. Тэгээ манай гал унтрах автомашины маань ерөнхий стандарт нь бол 4 хүртэл метр өндөр ийм том тэрэгнүүд байдаг. Тэгээ энэ том тэрэгнүүд тэр баг зайтай цахилгааны утасны дээгүүр гарах тасдах. Тэгээ эргээд манай автомашинд эвдрэл гэмтэл үүсэх юм сөрөг нөлөөтэй байдаг байхгүй. Тийм болохоор ийм утаст мөн мухар гудамжийг судлаад холбогдох багийн засаг даргаанууд нь мэдээлэл өгж ингээ хөргөж ажилласан байгаа. Ер нь Баяндөр сумын Эрдэнэ баг, Динж баг, Говьл баг гэх энэ багуудад ихвчлэн ер нь бол зөрчил дутагдал их анзаарагдаж байна л да. Тэгээ энэ маань дангаас нөө багийн засаг даргааны буруутай үйл ажиллагаа шиг эргээд иргэдийн буруутай үйл ажиллагааас тараад байна. Нөгөө нэг зөвшөөрлгүйгээр хашаагаа сунгацдаг. Эсвэл зөвшөөрлгүйгээр нэг айлаас нөгөө айл руу ингээд тог авдаг. Баяндөр сумын гэр хорооллын бүхий л багууд дээр ямар нэгэн байдлаар аврах үйл ажиллагааг зохион байгуулахад хурж очиход саад бэрхшээлтэй газрууд байгааг тогтоосон байна. Судалгаа мэдээллээр нэг багт дунджаар авч үзэхэд 8-аас 9 орчим мухар гудамж байгааг тогтоосон байна. Тухайлбал Эрдэнэ баг 30 дугаар гудамж зөвхөн зүүн талаас ордог, 7, 8, 9 дугаар гудамж том автомашин явах боломжгүй гуужаалгатай, нарийнхан гудамжтай. Мөн цахилгаан утас намдаагуур байрлал нь галын автомашин ороход хүндрэл үүсгэж байна. Гэх мэтчлэн наривчилсан байдлаар судалгаа хийж ажиллажээ. 2016 онд аймгийн засаг даргын тамгын газраас онцгой байдлын газарт нисдэг камерыг шийдвэрлэж өгсөн. Уг камерыг галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд өргөн ашиглаж байна. Үүний нэг жишээ нисдэг камераар мухар гудамж болон агаараар татсан цахилгаан утасны зураглал барьшлыг авч тогтоох ажлыг хийжээ. Энэ нь илүү бодит байдлыг тогтооход өр нөлөөгөө өгсөн гэдгийг онцоллоо. Олон төрлийн ном уншиж оюун ухаандаа ургуулan төсөөлөн бодох нь тархины хөгжилд сайнаар нөлөөлж аливаа асуудалд арай өөр ханддаг болохыг эрдэмтэд нотолсон байдаг. Тиймээс аймгийн номын төвөөс номд хайртай номыг дээдэлдэг ном сонирхогч хүмүүстэй хүрч үйлчлэгээр явуулын номын санг төрийн байгууллагуудаар явуулж эхэлжээ.
Манай ард түмэн ухаан талаа номоос ихтэйгэж өвөр хүүхдтэй сургаж ирсэн нь дэмий ч нэг үгүй шим а. Ном хүний оюун ухааныг задлж логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номынхаа сонин сайхан зүйлийг ухаж учрыг нь сайн ойлгоогүй зүйлээ хүн яагаад гэсэн асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээдэг. Иймд ном хүний оюун ухааныг тэлж амьдралын ухаанд сургадаг. Номын үр ашгийг бусдад түгээн дэлгэрүүлэх аймын номын төв одоогоор 30,000 гаруй номын фонттой уншлагын танхимыг 2 ээлжээр ажилуулан аймгийн иргэдийн оюун ухааныг тэлж байгаа юм а. 2016 онд аймгийн төрийн байгууллагуудаар явуулын номын сан ажиллуулж Баян өндөр сумаар дууссан юм. 2017 онд явуулын номын сангийн үйл ажиллагааг аймгийн засаг даргын тамгын газраас эхлүүлж тэр бүр зорж карт нээлгэж амжидгүй төрийн үйлчилгээний ажилчдаа захиалгын болон шууд үйлчлэх зөөврийн номын санг ажиллуулж үйлчилж байна. Иргэд хамгийн ихээр сэтгэлгээний гэр бүлийн оршин тогтнолын тухай номуудыг гэрээр уншихаар авч явдаг байна. Манайх бол 30 гаруй мянган номын фондтой. Энд бол одоо өөрсдийнхөө одоо нэг шилдэг одоо хүмүүс уншдаг сэтгэлгээний номнууд, уран зохиолын номнуудаа авчирсан 100 гаруй номтой ирсэн. Тэгээд энэ татгалзлын дэвтэр ажилуулад хүмүүсээс санал хүсэлтийг аваад өөрсдийн хэрэгцээт номоо захиална. Захиалгын дагуу бас номын төгөөсөө ном татаж авчирч үйлчилж байгаа. Тэгээд одоо сэтгэлгээний нөгөө хүүхдээ яаж хүмүүжүүлэх үү, гэр бүлээ яаж одоо нөгөө гэр бүлийн нөгөө оршин тогтнолын тухай ном, тийм номнуудыг одоо авч уншиж чинь тий. Орил цаг мэдээллийн хөтөлбөр аймгийн номын төв дээр ирээд байна. За аймгийн номын төв маань бас зөөврийн номын сангаа ажиллуулж төрийн байгууллагуудаар бас төрийн үйлчлэгээ эрхэлдэг албан хаагчдад үйлчлэгээгээ хүргэх зорилготойгоор за энэ төрийн байгууллагуудаар явж эхэлсэн байгаа. За үүнтэй холбогдуулаад за аймгийн номын төв ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийг хичнээн бас энэ танхимаар иргэдтэй хүрч үйлчлдэг талаар мэдээллийг бид албаны хүнээс авах гэж байна. Танхимуудаар үйл ажиллагаа явуулахынхаа гадуур бид нар бас энэ бусад албан газрын захиалгаар зөөврийн нүүдлийн номын сан ажиллуулдаг. Өнөөдөр засаг даргын тамгын газар дээр ажиллаж байгаа. Дараагийн 7 хоногоос бас хаан банкнаас захиалга өгсөн байж байгаа шинэ. Номны хүртээмжийн хувьд бол яг ер нь 2016 онд бид нар нэг 5 сая гаруй мянган төгрөгийн ном авсан. Үүний төсвөр болохоор дөнгөж 3 сая 500 мянган төгрөгийн ном авсан байгаа. Номны хүрэлцээ одоо шинэ ном авах хүрэлцээний хувьд 3 сая төгрөг бол үндэ хангалттай байгаа л да. Бид нар бас нэг уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бол бас нэг төсөн мөнгөтэйг л холбоотой болчиход байгаа юм л да. Тэгэхээр бид нар ингээд хот явбал нэг сая төгрөг 500 мянган төгрөгөөр очиод ном авах гэхээр үнэндээ бол 10 20 ном аваад тий нөгөө мөнгө манд дуусчдаг. Номын үн ч одоо доотлол нь 20 мянга тэгэл 10 мянга 20 мянга тэгэл тэрнээс дээш үнэтэй болчихсон. Ном үнд ороод идэг. Бидний одоо 2000 одоо 6 онд бид нар 4 сая 500 мянган төгрөгийн төсөвтэйсэн. Тэр төсөв маань ер нь нэг 6 сая болтлоо өсөө дахиад ханагдаад 4 сая 500 болтлоо буугаал ингээл яг нэг хэлбэлцэлтэй бараг сүүлийн бараг за ер нь л 10 жил болж байна. Тийм болохоор бид нар энэ номыг авах хүртээмжийн хувьд бол үнэндээ хэцүү байгаа. Август боломж байдаг. Сургуулийн номын санд жишээ нь байхгүй номын санд одоо яг хүрэлцээтэй. Миний хувьд бол боломжтой л гэдэг шүү. Нөгөө мэрэгжлийн талын жишээ нь эхлэн бодох бүртгэлийн ч юм уу хүртээмжтэй байхгүй хуучирсан номнууд байдаг. За би номын санд бас хаяа орж ирж үйлчлүүлдэг өнөөдөр бас ингэж орж ирэл үйлчлж байна. Ер нь манай Эрдэнэ хотын номын сан номын баяжилт бол бас гайгүй санагддаг. Гэхдээ л бас сүүлийн үеийн номнууд бол бас жаахан ховордоо байж магадгүй. Би зүгээр тэгж бодож байгаа. Зүгээр миний хэрэгцээний би хаяа орж ирэхлээр үзэх гэсэн унших гэсэн энэ номнууд бол байж л идэг. Тийм болохоор надад бол сэтгэлд бол тааламжтай, сэтгэл хангалттай. За оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг бид аймгийн номын төвөөс бэлтгэн хүргэлээ. За мэдээллийг харж байхад аймаг орон нутгийн төсөв хөрөнгөөс бол жилээс жилд энэ иргэдийн бас энэ оюун ухаанд мэдлэг мэдээллийг суйрлуулж байдаг энэ номын төвийнхөө одоо энэ хөрөнгө төсвийг бол жилээс жил тансаар агаад маш бага хэмжээний болсон. За үүнтэй холбоотойгоор энэ номын төвийн маань шинээр хэвлэгдэж байгаа тодорхой одоо шинжилгээний байд юм уу энэ иргэдийн сэтгэл зүйн талын ном хэвлэлтүүд маш бага болсон. Үүгээрээ бас иргэдэд хүрч үйлчлэхийн хүртээмж маань буурч байна гэдгийг бас албаны хүмүүс хэлж байна.
Номын төв нь аймгийн боловсролын газар болон их дээд сургууль ерөнхий боловсролын номын санчтай байнгын уялдаа холбоотойгоор ажиллаж, соёл олон түвний ажлыг зохион явуулсаар ирсэн байна. Орчин үед захим хэрэглээ ихсэж хүүхэд залуучууд номын төвөөр ном сонин хэвлэл авч уншиж судлах нь багассан байсан. Харин сүүлийн үеэс ард иргэдийн хандлага эргээд номын төвөөр үйлчлүүлэх ном сонин хэвлэл рүү эргэж эхэлжээ. Тэд ихэвчлэн хамгийн сүүлийн үеийн сэтгэлгээний эрдэмтдийн судалгаа шинжилгээний сууд сэтгэгчдийн орчуулгын номуудыг эрэлхийлэх болсон байна. Харин номын төвийн хөрөнгө санхүүтэй холбоотойгоор иргэдэд хүрч буй хүртээнч бага байдаг талаар номын санчид хэлж байсан юм а. Архитун согтуурхтаа тэмцэх, хяналт тавих журмыг шинжлэх төсөл санал хэрэглэгдэж байна. Харин иргэдийн дунд ПАБ зоогийн газрын цагийн хуваарийг сунгаж байгаа гэсэн буруу ташаа мэдээлэл байна. За үүнд аймгийн хууль эрх зүйн хэлцээс дараах мэдээллийг өгсөн юм а. Тухайлбал аймгийн онцгой байдлын газарт орон сууцны 1-р давхурт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжүүдээс ажиллах цагийн хуваарийг сунгасан өөрчлөлт орж байгааг их асуудлаар хандаж галын аюулгүй байдлын дүгнэлт гаргаж өгнө үү гэж ихээр хандах болжээ. За тэгвэл архитун сектуртад тэмцэх хяналт тавих журам манай аймагт 2011 онд батлагдсан мөрдөгдөж байгаа бөгөөд энэхүү журам өнөөдөр хэрэгжиж байна. Одоогийн байдлаар аймгийн засаг даргын үүрэг чиглэлийн дагуу энэхүү журамд өөрчлөлт оруулах шинжлэх чиглэлд төсөл санал хэлэлцэгдэж байгаа юм а. Үндсэндээ одоо иргэд маань болохоор зэрэг нэг давхрт үйл ажиллагаа барилгын нэг давхрын сүүлийн давхрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн иргэд маань цагийн хуваарлалт өөрчлөлт орж байгаа. Тийм учраас бол манай одоо аж ахуйн нэгж байгууллага бидний явуулж байгаа үйл ажиллагааны галын аюулгүй байдалд зөвшөөрлөг олгож өгөөч гэсэн хүсэлтийг бол нэлээдгүй эргүүлж байгаа. Тэгээ бид үгэд болохоор зэрэг үндсэндээ галын аюулгүй байдал мөн тэр шингэрүүлсэн шаттыг ашиглаагүй юм аж ахуйн нэгж иргэдтэй бол тухайн одоо аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг нь бол олгож байгаа. Энэ журам нь бол 2011 онд гарсан учраас бас зарим заалтууд бас өөрчлөлт хэрэгцээ үед бас өөрчлөлт тийм шаардлагатай заалтууд бол тулгарсан. Энэ дээр бол нэлээд нарийн заалтуудыг бас оруулж өгсөн байгаа. Тэр гадна дотн камержуулалт, мөн цагдаагийн хяналтанд бүрийн хяналттай байхаар ингэж оруулж өгсөн байж байгаа. За одоо гадуур яригдаад байгаа энэ архитун энэ тусгай зөвшөөрлөөр үйлчилж байгаа энэ байгууллагуудын бол цагийг сунгасан асуудал бол байхгүй. Энэ хуучин 2011 оны батлагдсан энэ хурлын тогтоолын журмаар бол энэ хуучин журмаар бол мөрдөгдөж ажиллаж байгаа. Одоо шинэ журмын санал төсөл нь бол явагдаад дэмжигдэх юм бол энэ шинэ журмаар бол мөрдөгдөд явах. Хөгжлийн бодлогын хэлтсээр мөн хууль эрх зүйн хэлтсээр бас энийг бол хууль эрх зүйн хувьд нь бол хянаад саналын түвшинд бол зохих шатны байгууллагуудаас бас саналуудыг хүлээж аваад одоо санал боловсруулад бэлэн болохоор энэ засаг даргын зөвлөлийн хурлаар оролдог байгаа. Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулаад засаг даргын зөвлөлийн хурал дээр дэмжигдээд энэ журмын төсөл бол болжээ гэж үзэх юм бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж хэлцүүлээд тэгжээж тогтоол гаргаснаар бол энэ журам бол өөрчлөгдөж мөрдөгднө. Иймээс архитун сектуртад тэмцэх хяналт тавих журмын төсөл хэлэлцэгдэж байна. Албан ёсны шийдвэр гараагүй. Ямар нэгэн байдлаар аж ахуйн нэгж байгууллагын цагийн хуваарийг сунгасан өөрчилсөн асуудал байхгүй гэдгийг хууль эрх зүйн хэлцээс иргэдэд анхааруулж мэдээллээ. Тухайлбал орон сууцны 1-р давхурт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь сул агуулгамжтай согтууруулах ундагаар үйлчилж 22 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй байдаг байна. Энэ нэг сарыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үйлчлэгээний соёл иргэдийн сэтгэл ханамж аяны хүрээнд өнгөрүүлж сарын хугацааг үзээд байгаамаа. За энэ хүрээнд Монголын тогоочч нарын холбооны Орхон аймгийн салбар зөвлөлөөс Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчлэгээний чиглэлээр үйлчлэгээ эрхлэдэг байгууллагуудын зөөгч нарын дунд үйлчлэгээний соёл мэргэжлийн ёс зүй харилцаа хандлага сэдвт богино хэмжээний сургалтыг зохион явуулжээ. Орхон аймгийн хувьд нэг сарыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үйлчлэгээний соёл иргэдийн сэтгэл ханамж аяны доор өнгөрүүлж байгаа. Энэ хүрээнд Монголын тогоочч нарын холбооны Орхон аймгийн салбар зөвлөлөөс Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчлэгээний чиглэлийн байгууллагуудаас зөөгч, тогооч, баримын нарын дунд үйлчлэгээний соёл мэргэжлийн ёс зүй харилцаа хандлага гэсэн богино хугацааны сургалтыг зохион явуулж байгаамаа. Сургалтын зохион байгуулагчдын зүгээс сургалтын ач холбогдлын талаар тэд энхүү ярьсан юм а.
За өнөөдөр бол Орхон аймгийн одоо тогоочдын салбар зөвлөлөөс одоо зохион байгуулан хийж байгаа. Орхон аймгийн хэмжээний хоол үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын зөөгч нарын дунд одоо мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлага сэдвээр ийм сургалтыг зохион байгуулж байгаа. За энэ сургалт бол энэ мэргэжлийн төвшөнд энэ одоо үйлчилгээг хүргэх байгууллагуудын ялангуяа хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ажиллаж байгаа энэ ажилтнуудыг чадваржуулах асуудал руу их сайхан хандсан. Төлөвчдийн хурлын дарга, за мөн одоо эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн холбоо, юу хороо ажлын алба хамтарсан хяналт шалгалтыг бол бас аймгийн хэмжээнд энэ аяныхаа хүрээнд зохион байгуулагдж байгаа чиглэлээр хяналт шалгалтын ажил бас давхар хийгдэж байгаа. Төрийн үйлчлэгээний албанд ажиллаж байгаа тогооч нарын дунд үйлчлэгээний соёл, мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлага гэсэн сэдвээр сургалт явуулж байна. Үйлчлэгээний соёл бол мэдээж манай хоол үйлдвэрлэл үйлчлэгийн салбарын хамгийн нэг номерын одоо хэвшсэн дадал байх хэвээр. Энийг дээр нь харилцаа хандлагын чиглэлийн шинэ хандлагуудыг бас өнөөдөр энэ сургалтуудаар зөөгч парламент тогооч нартаа зааж өгөх сургалт явагдаж байна. Мөн энэ дээр мэргэжлийн хяналтын газраас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг стандарт тэмдэглэл зүүн газар бас давхар хамтарч явуулж байгаа юм. Сургалтанд сууж байгаа хүмүүсээс ер нь бас энэ толгомцсон асуудал юу гэдэг тэр бүхнээс та бүхэнд ирүүлж явах юм уу? Манай Орхон аймгийн хэмжээнд бол мэргэжлийн зөөгч гэдэг асуудал бол бас нэлээд асуудал хөндөж байна. Одоо үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа зөөгчдийн ихэнх нь одоо мэргэжлийн бус байгаа. Тийм учраас голж энэ сарын аяны хугацаанд зөөгч нарыг мэргэжшүүлэх, дадлагжуулах тал дээр одоо гол анхаарлаа тавьж ажиллаж байгаа. Энэхүү сургалтанд хоол үйлдвэрлэл үйлчлэгээний чиглэлээр үйлчлэгээний үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй байгууллагын зөөгч баримын тогооч нар хамрагдан мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлага гэж юу юм, зөөгчийн харилцаа гэж юу юм, ширээ засвалтанд анхаарах зүйлс, үйлчлэгээний соёл, ажилтан хүний инженемент гэж юу вэ? Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн тухай тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан юм а. Сургалтыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Орхон аймгийн салбар, стандартчлал хэмжилзүүн хэлтэс, Монголын тогооч нарын холбооны Орхон аймгийн тэргүүлэгчид орж шинэ мэдээлэл, орчин үеийн хандлагыг зааж сургасан юм а. За тэгээд үйлчлүүлэгч өнөөдөр хоолоо идээд ингээд дууслаа ингээд тийм дандаа асуу. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр чөлөөт микрофоноор үргэлжилж байна. Хүлээн авч үзнэ. За оргил цаг мэдээллийн хөтөлбөр чөлөөт микрофоноор үргэлжилж байна. За энэ удаа бид иргэд замын хөдөлгөөнд хэр соёлтой оролцож байна. За замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хэр соёлтой оролцож байгаа талаар иргэдээс сан сэтгэлийг авах болно. Ингээд чөлөөт микрофоноо хамтдаа аялалцгаая. Иргэд замын хөдөлгөөнд хэр соёлтой оролцдог юм бол зам хөндлөн гарахтаа, гарцаар гарахтаа эсвэл жолооч нар ер нь бас иргэд замын хөдөлгөөнд хэр соёлтой байна. Энэ талаар сэтгэлээ олцож. Жолооч нар ерөнхийдөө зарим нь бол соёлтой байдаг. Зарим нь бол ерөөсө гарсан дээр дайрж алчих галдаг шүү дээ. Ялангуяа энэ том автобуснууд чи айгүй амар хурдтай орж ирдэ шүү дээ. Тэгээд ер нь гарсан дээр бид ер нь том автобус зогсож байгаа. Миний бодлоор бол жолооч нар бол харьцангуй соёлтой оролцдог болсон. Харин явган завчигчид өөрсдөө бас их бүдүүлэг соёлгүй оролцоод байна гэж харддаг шүү дээ. Ер нь бол тий дохиогоо харахгүй шууд гарах жишээтэй замын тэмдэггүй газраар гарцгүй газраар гарах жишээтэй тиймэрхүү харагдаад байдаг. Аюу шүү дээ. Та яг зам хөндлөн гарахтаа чинь яаж? Тэгэл явгууны гарцаар л гарна шүү дээ. Тэгээд зохицуулдаг бол цагаан шугам амлах гардаг шүү дээ. Соёлтой оролцож байгаа хөө. Та жишээ нь зам хөндлөн гарахтаа яг ямар байдлаар гарцаар л гардаг шүү дээ. Тий. Жолоочнууд яг юм Үгүй шүү, харин сүүлийн үед нь жолооч нар ч бас их соёлтой оролцдог болчиход байгаа шүү дээ миний бодлоор тий. Гарцаар гараад явж жолооч нар бас хүлээгээл байж л тийм үлээ. Айгуул. Өрн хуучнууд бол гайгүй шүү дээ. Гэхдээ одоо бас хүмүүс хамаагүй хинэг болсон билий. Машин зогсноо жоод машин ерөөсө хөндлөхгүй байгаа. Тэгэхээр жолооч нар буруу хүн жолооч нар болж зогсоод байгаа шүү дээ. Тэгэхэд л урдуур хаагур гарцуу газар гүйчгээл тэгээд уурлаад захиол зангааж явах юм билий. Чухлыг шударгаар шуурхаа ураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн мэдээ энэ хүрээд өндөрлж байна. Баасан гарагийн шинэ мэдээлэлтэйгээр эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.